Сайн бацхан уу, Руна ТV суугатаа тавтай морилцгоно. Өнөөдөр та бүхэндээ Америкийн нэгдсэн улсад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. 2024 оны 7 дугаар сарын 8-ны оройн 7 цаг 30 минутын үед Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Сакраментогийн хойд хэсэгт орших чимээгүй нэгэн хотгонд хэд хэдэн цагдаагийн машин ирж зогсцоодог. Энэ байшинд амьдардаг 28 настай Анжелика Браво хэд хоног сураггүй байсан учраас цагдаа нар эрсдгээсэн байсан. Санаа зовсон найзууд нь цагдаад хандан найзынхаа аюулгүй байгаа эсхийг шалгаж өгөхийг хүссэн. Америкт үүнийг welfare check буюу халамжийн шалгалт гэж нэрлэдэг. Гэнэт холбоо тасарсан хүмүүс эсэн мэнд байгаа эсхийг цагдаа нар бичлэн очиж шалгаж өгдөг ийм үйл ажиллагаа. Очих газар хурж ирсэн цагдаа нар хаалгыг нь тогссон. Гэтэл дотроос ямар ч чимээ гараагүй. Гэрэл нь бүгдээрээ унтарчихсан байшин бүхэлдээ хачин жигтэй наамгүм. Ямар нэгэн зүйл буруу болсон байгааг зүүн совингоороо мэдэрсэн цагдаа нар эцэст нь хаалгыг эвдэн дотог шорцгоодог. Дотог шороход зочны өрөө, хонгил, галтгоо гээд бүх өрөө болгоноор орж байх явцад нэг өрөөнд эмэгтэй хүн унсан хөвтөж байгааг олж хардаг. Ингээд цагдаа нар яарангүйж очин биеийн байдлыг нь шалгасан боловч эмэгтэй хэдийний амьсгал хураасан байсан. Энэ эмэгтэй бол найзуудынх нь хайгаад олохгүй байсан Анжелика байсан. Анжеликагийн нүүр толгой бие гээд хаа сайгүй маажсан, зурсан, тод шарахаар дүүрэн байсан. Энэ бол санаандгүй байдлаар үүссэн хөнгөн шарах шиг огт харагдахгүй. Хинч харсан хэрцгийгээр зодуулсан гэдг нь бол шууд л харагдаж байсан. Энэ байранд зөвхөн Анжелика ганцаараа амьдардаггүй байсан. Анжеликагаас гадна түүний хамтран амьдрах Чэмерон болон 2 хүүхэд болох 3 настай охин Атена, 2 настай хүү Матио нар нийт дөрвөлээ амьдардаг байсан. Гэтэл энэ байшинд амар үтсэн Анжелика ганцаараа байсан. Үлдсэн 3 хүн хаана байгаа вэ гэсэн бодол цагдаа нарын толгойд эргэлдэж исэн. Ээж нь ийм зүйл амссан байхад бяцхан хүүхдүүд мөн аав нь зүгээр байгаа болов уу гэж санаа зовсон цагдаа нар байшин дотор нэг бүрчлэн нэгжлэг хийж эхэлдэг. Талхын өрөөний хаалгыг онгойлгож, хувцсны шүүгийг шалгаж, хүүхдүүдийн өрөөний орон доогуурч нэгт нямбай шалгацгаасан. Гэсэн хэдий ч 3 хүн хааж байхгүйсэн. Гэхдээ энэ үеэс эхлэн цагдаа нарын нүдэнд хачин жигтэй зүйлс нэг нэгээрээ харагдаж эхэлдэг. Юуны өмнө байшин маш хэвийн харагдаж байсан. Хэрв дээрэмчин орж ирсэн бол эд зүйлсийг тарааж, эвдэлж, ядчил хаалганы бариулыг эвдсэн байх ёстой атал үн цэнтэй зүйлс болоод шургуулганд байсан төрөвч хүртэл бүгд өөр өөрийнхөө байранд байдаг. Хэсэг хугацааны дараа цагдаа нарт шийдвэрлэх нэгэн сэжүүр гарч ирдэг. Энэ нь байшингаас алга болсон зүйл нь мөнгө төгрөг биш харин хүүхдүүдийн эд зүйлс болох нь харагддаг. Атена, Матио 2 хүүхдийн шүүгэн дэсэн хувцас бүгд алга болсон байсан бөгөөд живэх зэрэг хүүхдүүдэд нэг шаардлагатай эд зүйлс нь ч бүгд байхгүй байдаг. Тэгэхээр хин нэгэн дээрэмчин бусдын гэрлүү дайрч ороод хүүхдүүдийн хувцас олоод живхийг нь аваад явна гэдэг нь бол цагдаа нарын хувьд бол мэдээж ойлгомжгүй. Тийм болохоор энэ эд зүйлсийг багассан хүн бол хүүхдүүдээ дагуулж явахыг хүссэн энэ бүх зүйлийг сайн мэдж байгаа гэр бүлийн гишүүн гэдэг нь бол тодорхой харагдсан. Ингээд цагдаа нар амиа үлдсэн Анжелика, алга болсон 2 хүүхэд тэгэхээр үлдэж байгаа цорын ганц хүн бол гэрийн цорын ганц насанд хүрсэн хүн бөгөөд 2 хүүхдийн эцэг Кэмерон Ли гэж сэжгэлцгээд цагдаа нар яарвчлан түүний мөрөөр хөөдөг. Гэтэл Камероны гар утас хэдийний унтарсан сүлжээнч барихгүй. Дээрээс нь зогсоол байрлуулсан түүний нэр дээрх саарл өнгийн Honda автомашин ч сургаггүй алга болсон байсан. Эхнэрээ хөнөөсөн байж болзошгүй итгээд 3 2хан настай бяцхан үрсээ дагуулад хаашаа ч юм зүгтсан гэсэн үг байгаа. Энэ нь бол ердийн нэг аллах болсон хэрэг биш, харин секундын төлөөх цаг нартай уралдсан цагдаа нарын хувьд бол тэмцэл болж өөрчлөгддөг. Цагдаа нар даруй хурдны замын хяналтын камер болон автомашины улсын дугаар таних автомат системүүдийг бүрэн дайчилж Чарл өнгийн Honda машиныг ирж хайж эхэлцгээдэг. Анжеликогийн цогцос олцсноос хойш яг маргааш нь буюу 7 дугаар сарын 9-нд Камероны машин Калифорни мужаас гарч улсын хөлийг давж Мексик руу явсан гэдэг нь тодорхой болдог. Цагдаа нар түүнийг жигтнээр зарлахаас ч өмнө Америк нэгдсэн улсыг орхин гарсан гэсэн үг байгаа. Жижигтэн улсын хөлийг аль хэдийний даваад гарчихсан гэсэн үг байгаа. Энэ хэрэг Сакраментогийн орон нутгийн цагдаагийн газрын хэмжээнээс гарч олон улсын хэрэг болж хувирсан гэсэн үг. FBI буюу холбооны мөрдөх товчоо гол шатанд гарч ирж Мексикийн эрх баригчдтай хамтарсан мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлдэг. За ингээд 2 улс бол хүчээ нэгтгэн түүнийг амархан баривчилчих
юм байна гэж хүмүүс бодсон боловч энд үнэхээр санаанд оронгүй нэг саад гарч ирдэг. Тэр нь юу вэ гэх юм бол хууль. Яг энэ нөхцөл байдалд болохоор цагдаа нар Камероныг хүн амны хэрэг болон хүүхдүүдэд хулгайлсан гэх зүйл ангиа яллах боломжгүй байсан. Юуны өмнө хүн амны хэрэгээр эрен сурвалжлахын тулд Анжелика хөнөөсөн нь үнэн гэсэн улсын албан ёсны дүгнэлт байх шаардлагатай. Тиймээс шүүх эмнэлгийн наривчлсан задлан шинжилгээний тайлан хэрэгтэй гэсэн үг байгаа. Гэтэл энэ хариу гарахад хэдэн сар зарцуулагддаг, мөн оргож зогтсон ихэнх үед тэр бичиг баримт нь хараахан гараагүйсэн. Тэгэхээр Анжелика гадны нөлөөгүй амь насаа алдсан байх магадлалтай бөгөөд хэрв тийм бол Камерон гэмт хэрэгтэн биш болох байсан. Дээр нь хүүхдүүдийн асран хамгаалах эрх нь хасагдаагүй байгаа учраас хуулийн дагуу тэрээр өөрөө аав нь учраас хүүхдүүдийн хууль ёсны асран хамгаалагч хэвээр байсан гэсэн үг. Тиймээс хүүхэд хулгайлсан гэх зүйл ангич гэсэн түн дээр үүсгэд хүндрэлтэй болж эхэлдэг. Амиа алдсан байсан Анжеликог харсан хинч гэсэн гадны нөлөөтэй амиа алдсныг нь тодорхой гэж харж исэн боловч үүнийг батлах задлан шинжилгээний хариу байхгүйсэн учраас хүн амны хэрэг гэж албан ёсоор хэлж нэрлэх боломжгүй байсан гэсэн үг. Тиймээс Камероныг хүн амны хэрэгтэн эсвэл хүүхэд хулгайлагч гэж тэр даруй эрен сурвалжлах боломжгүй болсон байгаа. Хохирогч Анжеликагийн хувьд бол тухайн үед 28 настай бөгөөд гоо сайхны академид оюутнуудад хичээл заадаг багш байсан. Үргэлж ирч хүчээр дүүрэн эргэн тойрноо гэрэлтүүлдэг бүсгүй. Юуны өмнө тэрээр бяцхан үрстэй дэндүү их хайртай, үнэн ч сайн ээж нэсэн. Үнэн хэрэгтээ тэр Камеронтай танилцахаасаа өмнөх нөхрөөсөө төрсөн Наталия гэдэг том охинтой байсан. Анжелика Наталия охин нь бас хамтд нь амьдардаг байсан. Гаднаас нь харахад ямар ч дутагдaltaгүй төгс гэр бүл шиг бол тэр хоёр харагддаг байсан. Гэсэн хэдий ч бодит байдал бол тис өөр байсан. Мэдэгдэж байгаагаар Анжелика хэргийн үед Камеронтай тусдаа амьдарч байсан. Гэр бүлийнх нь гэрчилж буйгаар тэрээр хэдийний Камеронтай харилцаагаа зэгцэлж хүүхдүүдээ аваад тусдаа байр түрээслэн гарсан байсан. Мөн гэр бүлийнхэн нь түүнийг тусдаа амьдарч байгаад маш их баяртай байсан байгаа. Яагаад ар гэрийнхэн нь баяртай байсан бэ гэхээр тэр хоёрын харилцаа Камероны хүчирхийллээр дүүрэн байсан. Зарим өдөр Анжелика гар болон нүүрнийхээ хөхрөлтийг нуурах гэж гэр бүлийнхнээсээ ч хүртэл огтдог үе байсан. Орхийнхаа өмнөхөн маш их айж сандарсан байдалтай байсан бөгөөд ээжтэй Камеронд зодуулснаа ярьж исэн байгаа. Энэхүү хүчирхийллийг тэсвэрлэж чадахгүй болсон учраас тэрээр хүүхдүүдээ аваад гэрээсээ гарсан. Гэсэн хэдий ч яагаад ч юм Камероны байшинд дахин очиж амиа алдсан байдалтай олдсон нь бол нэлээд сэжигтэй байгаа. Ийхүү эргэлзээтэй зүйлс маш олон байсан болохоор цагдаа нар жижигхэн ч гэсэн сэжүүр олохын тулд илүү их хичээн ажилласаар байсан. Ингээд байшин дотор нямба шалгалт хийж авах явцад Камерон гэдэг хүний нуугдмал мөн нэг зүйл нь ил олдог. Байшингийн өнцөг булан бүрээс хууль бус зэвсэг буунууд олноороо илэрдэг. Түүний талаар одоо болтол яг зохиох мэдээллүүд нь нарийн гарч ирээгүй байгаа. Гэхдээ 2 жил гаруй үргэлжилсэн мөрдөн байцаалт болон мэдээллийн аль алинд нь тэрээр ямар ажилд эрхэлдэг байсан, хэрхэн амьдарч байсан тухай нэг ч мөр бичигдээгүй байгаа. Тэгээд яг тухайн үед болохоор Камероныг хүн амны хэрэгээр шууд эрен сурвалжлах боломжгүй байсан үед цагдаа нар нэг аргыг сэддэг. Камерон хууль бус зэвсэг хэмжээгээр эзэмшиж байсан учраас энэ хэрэгээр нь үүнийг шалгах ажиллагааг эхлүүлье гэж бодцоосон баг. Ингээд түүнд хууль бус зэвсэг эзэмссэн болон хуулийн хариуцлагаас зугтаж орхисон хэрэгээр баривчлах зөвшөөрлийг цагдаа нар гаргуулж чаддаг. Мэдээж энэ хэрэг нь бол хүн амны болон хүүхэд хулгайлсан хэрэг биш, харьцангуй хөнгөн зүйл анги байсан болохоор олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний арга хэмжээг бол авах боломжгүй байсан. Гэтэ ядчил эрен сурвалжилж байгаа гэдгээ зарлах боломжтой байсан байгаа. Ямар ч аргаар хамаагүй түүнийг баривчлахын тулд бол цагдаа нар энэ аргыг сэдсэн байсан гэсэн үг байгаа. За тэгээ яг энэ үед болохоор хамгийн их сэтгэл зовоо чаналж байсан хүмүүс бол мэдээж охирогч Анжеликагийн ар гэр бүлийнхэн байсан. Охиноо алдсан гашуудлаа тайлж амжаагүй байтал эцэг хоёр зээгээ Камероныг гарт алдчихсан болохоор маш их хэцүү, хүүхдүүдийн амьд эсхийг ч мэдэхгүй төгшүүртэй өдөр хоногуд бол үргэлжилж исэн. Анжеликагийн эцэг их эцэст нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл хандхаар шийдэн нулимс туслуулан өөр бидэнд гуйх зүйл ерөөсөө алгаа ядаж хүүхдүүдийн амьд эсхийг нь мэдэх боломжийг олгооч гэх хэвлэлийн баг хурал хийж Камероноос гуйсан. Гэвч энэ үед бол Камероноос ямар ч хариу ирээгүй. Ингээд энэ явдлаас хойш бол хагас жил өнгөрсний дараа шүүх эмнэлгийн газраас албан ёсны дүгнэлт гарч ирдэг. Гэхдээ харамсалтай нь хүмүүсийн хүссэн тодорхой хариулт бол эндээс гарч ирээгүй. Анжеликагийн нас барсан шалтгаан нь тодорхойгүй хэвээр исэн.
Гэхдээ түүний толгой, нүүр, биен дээр үлдсэн олон тооны шалбархай, цус хуралт, зэргээс олдсон, салдалт мөн хоолой боосон гих баттай нотлогоонууд байхгүй ч гэсэн амьсгал боогдсон магадлалыг олвол ухаан задлан шинжилгээгээр ол эмчнэр гаргаж ирсэн. Дээр нь хор судлалын шинжилгээгээр ансууруулах бодис болон ариухаан зэрэг олон төрлийн бодис Анжеликагийн биенээс илэрсэн. Задлан шинжилгээний бичигт бичигдсэн хамгийн сүүлийн өгүүлбэр нь болохоор бусдын хүчирхийллээр амиа алдсан байх магадлалыг үгүйсэхгүй гэж бичсэн байсан. Тэгээ яг энэ ганц өгүүлбэр бол бүтэн жил шахам зогсон байдалд орсон байсан мөрдөн шалгах ажиллагааг дахин хөдөлгөж эхэлдэг. Анжеликагийн үхэл нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэдг нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг байгаа. Ингээд гол сэжигтэн Камеронд хүн амны хэргийн зүйл ангаар яллах боломжтой болж эхэлдэг. Ингээд эцэст нь цагдаа нар Камеронд хүн амны хэргийн ял тулгах боломжтой болж Анжелика хорвоог орхисноос хойш бараг 8 сарын дараа энэхүү боломж нэгдсэн. Гэхдээ 8 сар гэдэг нь бол маш их хугацаа алдсан байсан болохоор Камерон хүүхдүүдийнхээ хамт бүр мөсөн сургаггүй алга болж амьдсан байсан. Ээлийн карт байхгүй, гар утас ашиглахгүй алга болсон түүнийг мөрдөн гэдэг нь яг л манан дундуур төөрсөн юм шиг цагдаа нарт мэдрэмжийг төрүүлж байсан. Ингэж байтал холбооны мөрдөх товчоо нэг алхмыг хийдэг. Америк болон Мексик даяар олон нийтийг хамарсан эрен сурвалжлах ажиллагааг эхлүүлэн сэжүүр гаргаж өгсөн хүнд $50,000 шагналыг амладаг. Ийхүү эрен сурвалжлах хуудас Мексик даяар тардаг. Тэр үеэс эхлэн мэдээлэл өгөх утасны дуудлаганд бол цагдаа нар дарагдаж эхэлсэн. Гэхдээ гол асуудал нь тэдний дийлэнх нь шагнал мөнгө хожих зорилгоор худал мэдээллүүд бол нэлээд орж ирж байсан. Мөрдөгчд хэдэн зуун хуурамч сэжүүр дундаас ихэнх үннийг олохын тулд бол шүнжин өдөржин ажиллаж байсан. Ингэж байтал нэгэн дуудлага ирдэг. Энэ нь болохоор Мексикийн жижиг далайн эргийн тосгон болох Примо Тапиад Аз төрхтэй эрэгтэй 2 хүүхдээ дагуулад амьдарч байгаа талаар мэдээлэл ирдэг. Гадагшаа бараг гардаггүй бөгөөд гадаад төрх байдал нөхцөл байдал нь Камеронтой нэлээд төстэй байна гэсэн дуудлага байсан. Цагдаа нар энэхүү мэдээллээр дамжуулан Итан гэдэг хуурамч нэр ашиглаж байгаа гэдгийг нь олж тогтоодог. Үүний дараа Камеронд улам ойртохын тулд нууц байдлаар орон нутагт тагнуулын ажиллагаа явуулж түүний нуугдаж буй газрыг нь илрүүлж чаддаг. Мөн тэрээр зугтаж явахдаа өөрийнхөө нэрийг Мэйдлер, Шерон, Итан гэх маш олон хуурамч нэрсүүдээр өөрчилж байсан гэдгийг нь ч олж мэддэг. Ингээд Мексикийн тусгай хүчин болон FBI-ийн ажилтнууд түүний нуугдаж байсан далайн эргийн байшинд гинтийн дайралтыг хийж 678 өдрийн турш нэрээ сольж зугтаж байсан Камероныг баривчилж чадсан. Түүнийг баривчилсан тэр мөчөд 5 настай болсон охин Атена болон 4 настай болсон хүү Матио нарч гэсэндээ гэртээ унтаж байгаа байдалтайгаар цагдаа нарт олддог. Аз болоход 2 хүүхэд хоёулаа 9 минут байсан бөгөөд маш тайван байдал байсан. Ээжд нь ямар зүйл тохиолдсныг огт мэдэхгүй байгаа бололтой байсан. За ингээд 2 хүүхдийг бол цагдаа нар Америкийн нэгдсэн улс руу буцааж авчирсан. Тэгээд удаан хугацааны туршид Атенараа хараагүй хүлээж исэн гэр бүлийнх нь бол 2 хүүхдээ угтаж авсан. Эмээ нулимс туслуулан хүүхдүүдээ тэрсэн. Охин Анжелика нь эргэж ирээгүй ч гэсэндээ охиныхоо хүүхдүүдийг харж байгаадаа бол үнэхээр баяртай байна гэж ярилцлага өгч исэн. За ингээд эцэст нь бол Камерон шүүхийн танхимд ирж түүний шүүх хурал болсон. Гэвч тэрээр өөрөө ямар ч үг хэлэхгүйсэн. Түүний хувьд болохоор шүүгчийн асуусан бүр ямар ч асуултанд огт хариулаагүй, нэг үг ч хариулаагүй байгаа. Одоогийн байдлаар болохоор түүний шүүх хурал бол үргэлжилсээр л байгаа. Тэгээд энэ хэрэг дээр тайлагдаагүй маш олон зүйлсүүд байгаа. Нэгдүгээрт Анжелика яагаад амнасаа алдсан? Түүний биен дээр үлдсэн бул мөрнүүдийг харах юм бол хүнд хэлбэрийн хүчирхийлэл гэдэг нь бол тодорхой байсан. Гэтэ шалтгаан нь бол одоо хүртэл тодорхой болоогүй байгаа. Мөн түүний биенээс яагаад тийм олон дооны мансааруулах бодис илэрсэн гэх мэтчлэн энэ хэргийн яг нарийн гогцоонууд бол одоо хүртэл тодорхой болоогүй. Шүүхийн үйл явц нь бол явагдаж байгаа юм билэ. Гэхдээ мэдээж маш олон баримт баталгаанууд гарч ирсэн учраас Камерон ял авах нь бол тодорхой. Харин Анжеликагийн 2 хүүхэд бол түүний ээж аав дээр одоо өсөж торноод байж байгаа юм билэ. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол яг хэрэгтэн нь ялаа аваагүй ч гэсэндээ бүхэл бүтэн 600 гаруй хоног зугтсны эцэс цагдаа нарын уйггүй хөдөлмөрлсөний эцэст бол баривчлагдан одоо шүүхийн танхимд шүүгдэгдэхээ хүлээгээд байж байгаа. За ийм хэрэг байлаа. За тэгээд та бүхэн өнөөдрийн хэргийг сонсоод өөрт төрсэн сэтгэлдлүүдээ комент хэсэгт чинь хуваалцаарай. За мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Бүгдээрээ удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.